Сайн байцгаана уу? Өнөөдөр би сурагчид зөвхөн дуртай хичээлээ үзэх ёстой юу, эсвэл олон төрлийн хичээл үзэх хэрэгтэй юу гэсэн сэдвээр товчхон ярив. Зарим хүмүүс сурагчид зөвхөн дуртай хичээлээ үзэх нь зөв гэж үздэг. Учир нь хүн сонирхсан зүйлдээ илүү идэвхтэй оролцож, хурдан сурч, илүү сайн үр дүнд хүрдэг. Жишээлбэл дуртай хичээлдээ сурагчид илүү их цаг зарцуулж, гүнзгий ойлголттой болдог. Гэхдээ нөгөө талаас олон төрлийн хичээл үзэх нь маш чухал. Энэ нь сурагчдад өргөн мэдлэг өгч, янз бүрийн ур чадварыг хөгжүүлдэг. Мөн сурагчид өөрийн жинхэнэ сонирхол, авьяасыг олж мэдэхэд тусалдаг. Миний бодлоор хамгийн зөв шийдэл бол тэнцвэр юм. Сурагчид дуртай хичээлдээ илүү анхаарах хэрэгтэй ч бусад суурь хичээлүүдэд орхигдуулахгүй байх нь чухал. Дүгнэж хэлэхэд хоёр талын аль аль нь давуу талтай бөгөөд тэнцвэртэй суралцах нь хамгийн зөв гэж үзэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.